цэцмэрэгнээ сорих дараагийн хүн бол манай шилдэг харваач Хунтайж Дэвдат. Хунтайж Дэвдат Мантугай. 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 Хатантай. Хунтайж Дэвдат ядах юмгүй байгаа онно гэдэгт би огтхон ч хэрэгэлцэхгүй байна. Дэвдат шилдэг юм. Тийм ээ. Би мэднэ. Абидата надад зөндө ярьсан. Шилдэгнэ гэсэн. Битгий харав. Намайг уучлаа. Гэхдээ энэ шувуудыг бай болгон харавах нь зөв гэж үү? Энэ бол харваачийн цэцмэрэгнийг сорж байгаа сорилго. Чамд тэгээд санал болгох өөр бай байгаа мó? Энэ харангийг бай болгоё. Төв рүүнд хамгийн ойр онож чадсан нь ялагч болголтой. Тулааны үеэр хэн харан гонлоо зогсож байгаа юм? Дайны талбарт цэрэг дайчид өөхөх хэсэг гэл үздэг. Хэрвээ ганц шувуу хар учих зориг дутаж байгаа бол чамайг ямар ч тайсан өгөөх юм. Аха, гэхдээ энэ дайны талбар биш шүү дээ. Тэгээд чи цэрэг дайчид аргагүй ихэнд л тулалддаг. Цэцмэрэгнээ үжихийн төлөө амьтны амь тасалдах нь зөв юм уу? Ингэж болохгүй. Чи сургаал айлддаг багш биш. Чи бол дайчин. Энийгээ батлан харуул. Битгий шалтдаг тоочаад бай. Харав. Хунтайж Дэвдат энэ зөвөө. Яагаад хаан болох хүн ганц шувуу харуулж чадахгүй байгаа бэ? Хунтайж зэр зэвсэх дургүй чиглээ заавал харуулах хэрэгтэй. Тиймээс та ээлжээ хүлээ. Зайлвэ. Нэгийг биш. Хоёрыг зэрэг нисэг. Би нэг сумаар хоёуланг нь оноо. Дэвдат Мантугай! Хунтайж Дэвдат Мантугай! Хунтайж Дэвдат Мантугай! Хунтайж Дэвдат Хатантай харав. Би хэлсэн шүү дээ. Мантугай! Дэвдатаас илүү харваач хаач байхгүй гэж. Хунтайж Дэвдат Мантугай! 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 Яв. Одоо чиний ээлж. Цусын агаарт садартал харуулж нүдэ баясаг. Айлвэ. Сиддарт, одоо чиний ээлж. Та намайг өршөө. Би энэ сорилгод оролцохгүй. Тийм бол сорилго дууслаа. Намайг цэцмэргэн харваачаар өргөмжлөнө. Зөвшөөрч байна. Дэвдатыг мэрэгэн харваач хэмээн өргөмжлөнө. Би энэ шууд руу харуулахгүй. Сиддарт, чи заавал харуулах ёстой. Би тушааж байна. Багшаа.
Хэрв та үнэхээр л цэц мэрэгний минь сормоор байгаа юм бол би өөр бай харвь танаас гуй. Байг минь сольж өгөөч дээ. Болж байна. За яах. Гэхдээ харух бай чинь нисэж байгаа шуунаас өрцгүй. Хэцүү байх хэрэгтэй. Аха. Та энэ сувдыг бүх хүчээрээ дээш шид. Цэг төдийхэн болтол нь байдаг чадлаараа надад дээш шидэд өг. Чи өөрийгөө төмний шившиг болгоё гэж байх шүү. Сиддарт. Хунтаж угаал үлдэж байна. Сиддарт. Чи шилдэгнэ гэдгээ батлахыг хүссэн мөртлөө яагаад өрөвч хүн болж жүжиглээд байгаа юм? Намайг харгис хүн болгож харагдуулах гэв. Би ч гэсэн тэр сувдыг онцгож чадгал байсан. Гэхдээ чи надад ямар ч боломж өгөөгүй. Та нар хөвөлдсөн байна. Аха. Ямар ч хойволтан байхгүй. Та эндүрч байна. Шуудыг бай болгох дургүйг минь та мэдэн шүү. Өө. Тэгээд юу гэж нэг их нинжи сэтгэлтэй хүн болж гин. Гэхдээ би чамд нэг юм хэлчихье Сиддарт. Чи бол далдаар хүчирхийлэл үйлдэж байгаа хүн мэдв. Бусдын сэтгэлийг огтхон ч боддоггүй. Чи бол алуурчин. Гэж үл Сиддарт. Сорилго дуусах болоогүй байгаа. Дараагийн сорилгоор чи бид хоёр саваагаар тулдна. Тэр цагт хинэн Капиловос тугийн шилдэг дайчин болохоо харнаа гайгүй. Сиддарт. Эхэмдээч. Та ирчихээ юу? Чамайг саваата тулаанд бэлдэж байгаа гэж бодож байлаа. Гэтэл энд зураг зураад байж байх юм. Улаан өнгө дайчин хүнд сайхан зөгтөг. Гэхдээ жинхэнэ дайчин хүн гараа будгаар биш харин дайсныхаа цусаар бодох ёстой байдаг. Багш чинь чамд Гетагийн сургаалуудыг заасан гэж бодож байна.
Би бүгдийг цээжилж гисэн. Цээжиллээ гэд яах юм? Сурсан эрдмэн гаргаж дайчны үүргээ биелүүлж чадахгүй л ямар ч хэрэггүй. Би таныг ойлгохгүй байна. Өрөв сэтгэл чинь миний санааг зовоож байна. Чи шовууч алж чадахгүй байж яаж дайснаа дарах гэж байгаа юм? Сул дорой хүмүүс л хүчирхийллээс зайлсхийдэг. Гэхдээ бид өөр хүмүүс. Чи бол бидний нэг жинхэнэ дайчин. Тиймээс хүлээсэн үүргээ биелүүл. Чи бол Шагжаовгийн ирээдүйн хаан. Ард олноо хамгаалахын тулд дайн тулаан олонтой хийх болно. Хэдий болтол хаан тулсууд хоорондоо дайчих юм бэ? Минь өөрсдийгөө хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Гэхдээ бид заавал дайн тулаан хийх хэрэгтэй гэж юу? Ямар ч хэргийг хилэлцээрээр шийдэж болдог шүү дээ. Дайчин хүн адгийн хулчгар амьтан шиг ярьж болохгүй. Нэг нь нөгөөгөө бүрлэгж байгаа нь ир зориг юм уу? Эцэст нь хэн нь хэнийгээ захирах юм бэ? Тулааны эцэст илдээ барьж үлдсэн нь бусдыгаа захирдаг юм. Минь бусдыг захирах ёстой хүн бол чи. Би чамайг хаадын хаан их гүрний эзэн болоосоо гэж хүсэж байна. Шагжаовгийн ирээдүйн хаан гэдгээ битгий март. Их тулаан болж тэр дундаас ганцхан дайчин амьд үлдэх ёстой бол тэр нь чи болог. Сайн тогтоож ав. Чи үлдэх ёстой. Би Гита судрын утгыг ойлгож мэдсэн ч гэлээ. Их тулааны өмнө Кришна Тэнгэр яагаад өөр дүр төвөрснийг бодоод олохгүй юм. Охин тэнгэр Чиндикагийн алдар батардаг. Охин тэнгэр Чиндикагийн алдар батардаг. Охин тэнгэр Чиндикагийн алдар батардаг. Хүрээд ирв. Би чамайг зөндөө хүлээлээ. Таны амгалан гайлтгая. Мангала хатан марл ирлээ. Миний хөөчин их ууртай тэрнээсээ болоод ялагдал хүлээсэн. мэдэж байна. Тийм болоод л ирлээ. Маргааш саваагаар тулалдах. Сүүлчийн сарилга болно. Энэ хадасыг ав. Наатха өрсөлдөгчийн саваанд сэмхэн шигтгэж тэгсэн цагт хөөрүүж нь яасан ч довтолж чадахгүй. Яаж ч хичээгээд дийлэхгүй. Тэрийг ав. Би өгдөг болохоос авдаггүй. Ахата явцгаая. Ариутхан байна. Охин тэнгэр Чиндикагийн алдар батардаг. Девдат. Чамд зориулж авчирлаа. Энэ чинь юу юм? Чиний ялалт. Хүмүн би чамд ялалтыг чинь авчирлаа. Сидарт Савата тулаанд яаж ч хичээгээд чамайг дийлж чадахгүй. Ээж би ойлгохгүй байна. Хэрвээ чи энэ хадасыг Сидартын саванд шигтгэвэл тэр чам руу довтолж чадахгүй. Тэгэхэр гарцаагүй чи ялна гэсэн үг.
Ээжээ. Надад хинээс ч юу ч хэрэггүй. Би өөрөө тэрнийг ялна. Таны хүсвэл би наад хатаас чинь Сидартын алганд цоож толгойг нь тас цавчсан ч чадна. Тэр ялагдана. Надад элдв шид шившлэг хэрэггүй. Би бол зоригт дайчин. Тиймээс заавал ялна. Жинхэнэ дайчин амиара дэнчин тавьж ялалт байгуулдаг. Гэтэл та хүүгийнхээ чадал дэвш харин нэг муу хадаасанд илүү итгэж байгаа юм шиг. Чи юу ч ойлгохгүй байна. Хойв заяа чинь хийдийн шийдэгдсэн. Хүссэн хүсээгүй чи ялах болно. Дайчин хүүг минь тэнгэр ивэг. Мангалагчаас ерөөлийн үг сонс. Хэрэггүй дээ. Чи үргэлж хайр ивэлтэн багтаж байдаг шүү дээ. Тиймээс би Зевсгийн чинь л адислаж өгье. Ад чөтгөр хар хилам холуур өнгөрөх болтугай гэж ерөөй. Тэнгэр чамд өрсөлдөгчөө буулган авах хүч хайрлах болтугай. Зам. Сарилгын сүүлчийн шат эгч гэж байна. Өнөөдрийн ялагч Капилавастугийн шигдэл даачнаар тодорно. Шалгарч үлдсэн хоёр оролцогч Тулааны эрдэм чадал эд хаваа үзүүлэхэд бэлэн боллоо. Дорнотор хааны хүү Хунтаач Дэвдат Шүтөдөн хааны хүн Капилавастугийн Рэдвин хаан Хунтаач Сидарт Гаутам Зевсхав. Хүссэн хүлээсэн мөч чинь ирж байна. энэ саваг Кришнагийн зэвсэгтэй адил хүчрэх гэдгийг хүмүүс харуул. Үнний төлөө тэмцэж байсныг сана. Чи өнөөдөр энэ саваагаар шудраг үннийг хамгаална. Эцэгийнхээ баярлуулж ард олныхоо мэдгэлийг ол. Тулалт, ядалт байгуул.
Хомбын. Чиний хичээл зүтгэл удахгүй талаар болно. Сидарт яасан ч ялж чадахгүй. Би хэдийн шавьчин саванд хараалын хадаас шигтгэж гисэн. Танай хунтаж яагаад давтлахгүй байгаа юм бол? Та танаа биш. Харин манаа гэх хэрэгтэй. Нэрээ тий. Чиний зөв. Чи яагаад довтлохгүй байгаа юм Сидарт? Та намайг сайн мэднэ. Би тань руу яасан ч довтлохгүй. Намайг ахаа гэж хүндлэгийг чи мэдж байна Сидарт. Гэхдээ чи өнөөдөр тулалдах ёстой. Алив довтол Сидарт. Сидарт тулалд үгүй бол бууж өг. Ялагдлаа хүлээ. Чи юу хийгээд байгаа юм бэ? Капилос тугийн хаан ширээ залгамжлагч дагжин чичирч байна. Сидарт. Багшаа би ах руугаа дайрахгүй. Каундиня багшаа. Дэвид Дати Капилавас тогийн шилдэг дайштаар өргөнжүүлэхийг зөвшөөрнө үү? Үгүй ээ. Би дийлжөөж өөрийгөө ялсан тооцсон. Сидарт тулалд. Энэ тэмцээн болохоос жинхэнэ тулаан биш. Багшаа би довтлоё гэсэн ч чадахгүй байна. Аймхай хулчгар гэдгээ хүлээн зөвшөөр. Чи тулалмаар байгаа ч надаас айж юу тийм үү? Үннээ хэл. Сидарт. Чамд ганц л сонголт байна. Нэг бол тулалд. Үгүй бол Каундиня би багш чинь байхаа болъё. Чи ч мөн өөрийгөө миний шав гэж бодох хэрэггүй. Багшаа. Хэрв чи энэ сорилгыг давж чадахгүй бол хичээл зүтгэл минь талаар болно. Жигүүртэн шовууд араатан амьтад хүртэл устж үгүй болохгүй тулд тэмцдэг. Чи бол хүн. Энэ дэлхий дээр төрсөн хэн бүхэн үүрэг хүлээж тэрнийг биелүүлэх ёстой байдаг. Хэн ч үүрэг хариуцлагаасаа зугтахгүй. Тэр миний ах. Сэтгэл хөдлөлдөө бүү авч Сидарт. Хүлээсэн үүргээ биелүүл. Үүл хур бороо оруулж мод үржимсээ хайрладгийн адилаар элдч бас эрээ гаргах ёстой. Чи бол дайч. Ур чадвар эр зөргөө хүмүүст батлан харуул. Сидарт. Сонголтоо хий. Хэрв чи намайг багшаа гэж байгаа бол тулалд. Энэ дэлхий дээр төрсөн хэн бүхэн хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байдгийг сана. Үүргээ биелүүл. Тулалд.
Намайг уучлаарай. Би тантай тулалдмааргүй байгаач. Надад өөр сонголт алга. Багшигаа бодож нэг довтлоё. Эцэг ихээ бодож хоёр дахь довтлоё. Ард олныхоо итгэлийг бодож гурав довтлоё. Хунтайч Сидарт мандтугай. 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 Хатантаа баяр хүргэе. Хунтайч Сидарт мандтугай. 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 Танд баяр хүргэе. Капилавастугийн хаан тулс мандтугай. Энэ үйл явдлыг тэмдэглэе. Жанжаа. За хаантаа. Сидартын ядаж байгуулсан мэдээг Магада Колшадын хаан тусад босоод байна. Хэвлээ. Сидарт мандтугай. Хунтайч 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 Сидарт мандтугай.
Та лимб их сайхан тоглох юм. Таны бүжиг сэтгэлийн минь хөглөлөө. Чамайг хийн гэдэг вэ? Энэ асуултанд хариулахаас өмнө таныг яаж авгаалахаа асууж болгосон болов? Би таныг хатамдан гэх үү? Эсвэл ихчээ гэх үү? Яшаадра. Яшодра? Яшаадра чи юм уу? Тийм ээ. Та гайхсан байх. Бүгдийг чинь баярлуулъя гэж бодоод гинт хүрээд ирлээ. Би та нарыг заавал баярлуулна гэж ээждээ амласан. Та баярлахгүй байна гэж үү? Баярлаж байна. Чи Дэвдэхаас ганцаараа ирээ юу? Үгүй надтай хамт та нарыг харах чин хүсэл бас итгэл найдвар минь байсан. Намайг ирсэнд та нар баярлж байгаа тийм биз дээ? Эсвэл үгүй юу? Баяртай байна. Гэхдээ Данд Пааны хаан зөвшөөрлөө гэж юу? Үгүй дээ, би Вашалиа явсан хойгоор нь нааша хүрээд ирсэн. Ээж нь яасан? Ээж үү? Ээж минь сайн байгаа. Капилавастог одоо хүртэл санаж дурсдаг. Жэ нааша ганцаараа ирэх хэрэггүйсэн. Ээж ч бас хэрэггүй л гэдээсэн. Гэхдээ би жаахан хүүхэд биш. Надад хүлээсэн үүрэг гэж би. Үүрэг? Ямар үүрэг? Хаанд осуудыг эвлэрүүлэх. Та ээжтэй маань уулзаагүй 10 жил болж байна. Энэ хугацаанд аав маань ч хаантантай уулзсангүй. Чи Амитатай их адилхан юм. Доо хоолой ярьж байгаа чи хүртэл. Би ийшээ ирээ гэж ээжээсээ зөндөө гуйсан. Аав хаантан хоёр маргаж муудалцсан ч гэлээ эв нэгдлийн төлөө зориг гаргаад ирээ гэж шийдсэн юм. Гэхдээ Яшадра чи яаж ортон руу нэвтэрсэн? Харуулууд байгаагүй гэж юу? Байсан мангалагч. Би хотын гадна чанатай таарч эхлээд хот руу орсон. Дараа нь би Лаошиката таарад намайг дагуулад ороод ирлээ. Тийм ээ хатанта. Яшуудаараа над руу дөхөж ирээд таньж байна уу гэхтэн би үгүй гэсэн. Тэгсэн. Би 10 жил болцоход ирж байна. Миний зааныг хүнж гэдэг бас шар цэцэг дуртай гэж хэлэгдэн. Би Гопак шууд л таньсан. Лаошика. Хэл хэрэггүй ээж. Гопа? Тийм ээ. Амита хата окно Гопа гэж дууддаг. Ингэж хөрдөж дуудахын би санамсаргүй сонсчихсан юм. Лаошика. Гопа. Гой нэр байна. Капилавасто тавтамэрлэг Гопа.
Ингэж болно гэж юу? Ариун шастрт зочныг дээд тэнгэртэй адилтгсан байдаг. Гэтэл та надад огт анхаарал тавихгүй юм. Эсвэл би зочин биш юм уу? Чамайг хүмүүстэй уулзаад завгүй байна гэж бодсон юм. Уулзаа дуусчихсан. Та л үлдээд байлаа. Ахтай минь ч бас уу? Тийм ээ. Ялагдснаасаа болоод их ууртай байна лээ. Бидний ах минь ялагдал хүлээж сураагүй хүн. Харин та ялсан мөртлөө гонигтай харагдаж байна. Та яагаад ингэж хэлв? Яагаад гэдгийг өөрөөсөө асуу. Та энд ганцаараа юу хийж байсан юм? Шүлэг зохиолын талаар бодож байсан юм уу? Үгүй. Би энд ирж юм болгоны талаар бодож асуултуудтай хариулт хайдаг юм. Асуулт гинэ? Ямар асуулт? Жишээ нь саргүй шөнийн харанхуйгаас хараа юу байж болох вэ? Наадах чи намархан асуулт байна. Нүдэнд минь дүрхсэн ботаг. Юунаас ч илүү хар. Харалта. Уйтхар гоник. Надад хариулаач. Уснаас илүү юу ундарч болох вэ? Хайр? Би зөв хариулсан уу? Мэдлэг уснаас ч илүү ундарна. Танаас нэг юм асууж болох уу? Тэгэлгүй яах вэ? Асуу. Та лимб их сайхан тавладаг. Надад заагаад өгч чадах уу? Сурмаар байгаа бол зааж өгье. Аз жаргал эрдэм мэдлэгийг хуваалцах тусам улам бүр аривжна гэдгийг яшаадараа. Гопа гэрээ. Та энэ нэрийг минь гоё гэж байсан. Хоёулаа энэ аялгуунаас эхлэе. Лимбэ үлэхтэй ингэж барина. सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा